Одоо яг энэ нэвтрүүлгийн гол зорилго бол үнэхээр зорилтод бүлэг үзэж байгаа гэж би ойлгож байгаа. За тэгээ түрүүнд таны шүүмжлэг бол би үнэхээр хүлээж авч байна. Таланталтын сан бол үнэхээр хүмүүс мэдгүй байсан. Тэгэнгүүт манай хамт олон бид одоо судалгаа хийлгэж бид хана алдаа гаргасан юм бэ? Яагаад манай сан одоо мэдэхгүй байна? Одоо нийт масс зориулсан ямар нэгэн реклам юм уу, хуулиа ярих юм уу, нөгөө жижиг үг хэрэглэх биш. Сэтгэлийн үгээ ярилцаад ер нь яагаад энэ баялаг бүтээгчид манай дээр орж ирч чаддгүй юм бэ? Орж ирсэнгүүд нь ямар шалтгаанаар ундгийн бэ? За гэдэг талаар бол би мэдээлэл бол өгөхөд бэлэн байна. Сайн байна уу үзэгчдээ? Баялаг бүтээгч нэвтрүүлгийн шинэ дугаарыг хэлж байна. Өнөөдрийн дугаараар Зээлийн Батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал иш Алтан чимэг оролцож байна. Манай баялаг бүтээгчид үндэсний үйлдвэрлэгчид зээлээ батлан даалгаж чадахгүй, мөн төрөөс олгож байгаа хөнгөлтэй зээлүүдийг авч чадахгүй байгаа тулгамж буй олон асуудал байдаг. Тийм учраас та бүхэнтэй өнөөдөр Зээлийн Батлан даалтын сангийн захирал Алтан чимгийг уулзахаар өнөөдрийн нэвтрүүлэгт урьж оролцуулаад байна. За орж уулзгаая. Цар тахалтай хүнд хэцүү байгаа үед баялаг бүтээгч бидэнд зээл маш чухал байдаг. Тэгээд зээлээ төрөөр батлан даалгах ийм боломжийг олгоцсон байдаг. Энийг манай баялаг бүтээгч сайн мэдгүй улмаас бас энэ боломжуудыг авч чадахгүй байгаа. Тэгэхээр энэ бүх боломжуудын талаар өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр баялаг бүтээгч нэвтрүүлгийн хамт олон маань Зээлийн Батлан даалтын сан дээр хүрэлцэн ирлээ. Баялаг бүтээгчдийн холбоо одоо мөн энэ зургийн хамт олон өнөөдөр бас энэ манай Батлан даалтын сангийн талаарх мэдээллийг жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэгч нар баялаг бүтээгч нарт хүргэхээр зориулж ирсэн маш их талархаж байна. За манай Батлан даалтын сан бол одоо 2012 онд хуулиар батлагдсан. 2012 оны 2 сарын 10-ны өдөр манай Зээлийн Батлан даалтын сангийн тухай хууль гэж батлагдсан байдаг. За энэ хууль манайд яг батлагдаад бол яг 10 жил болж байна. Сангийн хувьд бол 2012 оны 11 сарын 6-ны өдөр анхныхаа тамга тэмдэг гэрчлэгийг авч Монгол улсад үйл ажиллагаа явуулах эрхээ авсан байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол улсад Батлан даалтын талаар үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц ийм байгууллага. Ер нь бол жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг дэмжихэд хоёр төрлийн дэмжлэг байдаг. Нэг нь санхүүгийн дэмжлэг, нөгөөх нь санхүүгийн бус дэмжлэг тийм ээ. Тэгэхээр эхний ээлж нь санхүүгийн дэмжлэгээ жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэгч баялаг бүтээгч авч чадахгүй байгаа. Жидүүгийн санг мэднэ тийм ээ. Жидүүгийн сангаас зээлээ авч чаддаг байсан, бөөн хилэн болсон. Одоо ингээд Зээлийн Батлан даалтын сан сая 2 их 80 ажлын байрыг дэмжих зээл нь бас авч чадсангүйгээр 90 гаруй хувь нь ерөөсөө бараг авч чадахгүй байгаа. Тэгэхээр энэ зээлээ авч чадахгүй байгаа энэ үндэсний үйлдвэрлэгчид тэр тусмаа жижиг дунд үйлдвэрлэгч нэг хуулиараа танахаас төрөөс батлан даалгаа танахаас зээл авах ёстой шүү дээ тий. Тэгэхээр энэ талаараа жоохон мэдээллийг дэлгэрүүлж өнөөдөр хүргахмаар энэ нэвтрүүлгийг бэлтгэж байгаа маа. Тэгэхээр энэ талаас манай нөгөө жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ баялаг бүтээгчд мэдээлэл төлхөө нэг сайхан өгөөтгөж. Бидний үйл ажиллагааны гол зорилго маань зээл хүсэж байгаа хүнд одоо тухайлбал тухайн одоо орлого эргэн төлөх чадвар нь тэр хүн бол 500 саяг авах боломжтой байтал түүнд байгаа өмч хөрөнгө нь 300 саяын зээл авахд таарад байдаг. Инхээр чи нөгөө үнд чинь 40% батлан даалгах хэрэг болно доо. Тэр үед нь бид энэ хүний үнэхээр төсөл нь амжилттай юм байна. Энэ хүний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн нь цаашид бол борлуулагдах одоо боломж сайн харагдчихэв. Тийм учраас бид зээл авахт нь батлан даая гэж гаргадаг юм байна. Гэтэл үүнийг манай одоо зээл хүсэж байгаа хүмүүс маань ойлгохдоо эрсдлийн сан шиг одоо амнуураад байдаг юм тохиолдол. Хүн болгонд одоо ерөөсөө Монгол улсын жижиг дунд бизнес эрхлэгч нарт ганцхан тулгардаг, банкн дээр очсон ч тулгардаг тий маш олон газар очиж ингээд тулгардаг ганцхан асуудал бол үйл хөдлөх хөрөнгө, барьцаа хөрөнгөний дутагдал гэсэн үг байдаг. Тийм учраас Батлан даалтын сангийн яг өөрийнх нь өнөөдрийг хүртэл авч явж байгаа энэ одоо үг бол та барьцаа хөрөнгөний дутагдaltaй бол Батлан даалтын сан тандаараа гэсэн энэ үг айгүйх ингээд нөгөө сигнал гэдэг юм уу те өгсөн. Зээлийн Батлан даалтын сан 10 жилийн хугацаанд яг хоо нийт одоо жижиг дунд үйлдвэр үйлчлэгчдийн тоонд харьцуулахад бол маш бага тоо. Гэхдээ өнөөдөр бас энэ сангийн хувьд бол одоо бид 1100 гаруй аж ахуйн нэгжид бол батлан даалт гаргасан байдаг юм. Тэгэхээр зээлүүдийг ямар хэлбэрээр авдаг вэ гэхээр үндсэн батлан даалт, за
Азийн хөгжлийн банкны төслийн зээл, сая ажлын байрыг дэмжих зээл, банк бас санхүүгийн зээл гэсэн ийм дөрвөн хэлбэрээр бол манай зээл хүсэгч нар л авдгийн. Мэдээж энэ зээлийг бид нар авахд мэдээж жижиг дунд үйлдвэрлэлд тохиолддог хамгийн чухал нэг проблем бол одоо барьцаа өрнгийн асуудал байдаг. Энэ барьцаа өрнгийг бол бид нар 45% одоо Батлан даалтын сангийн одоо тэр тавигдсан тэр шалгуур үзүүлэлтийн дагуу энэ 2 удаагийн зээлүүд хоёуланд нь бид нар Батлан даалтын сангаас бид нар Батлан даалт авч тухайн зээлийг бид нар энэ үйлдвэрлэлийн өнөөдрийн энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд зарцуулж өссөн байгаа. За бидний үйл ажиллагаанд гардаг нэг гол бэрхшээл ойлгомжгүй асуудал юу вэ гэхээр харилцагчдаас гаргадаг гомдлуудын хамгийн нээлийнх нь бол зээлийн Батлан даалтын сан жижиг дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих ийм зорилгоч үүрэгтэй байгууллагатлаа. За татгал заад байна, буцааж байна. За арилжааны банкнаас Батлан даалтын санд үйлчлэлийг явуулахгүй байх гэх гомдлууд нэлээд байдаг. За нэг талаасаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих ийм зорилго чиглэлтэй боловч нөгөө талдаа мөн тодорхой эрсдлийг тодорхой төвшөнд барьж эрсдлийг хязгаарлаж байж за бусад боломжтой гэж үзсэн жижиг дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих ийм хоёр туйл дээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм аа. Батлан даалтын сан бол айгүй хэцүү газар аа. Батлан даалтын сангаар явсан зээл 3 4 5 сар болоод бүтдэггүй маа. Ингээд цаг болчихсон нь зүгээр одоо банкны хөсөлтөд зээл авцсан амар идэм аа гэдэг. Бид нэг судалгаа хийлгээд авахд бол ийм судалгаанууд гарч ирсэн. За ингээ авилгалын асуудал гэдэг асуудал бол манайд маш ихээр босч ирж байсан. Өөрөөр хэлбэл зээлийн Батлан даалтын сангаар орж зээл авах юм бол 10% өгдөг байдаг. Ингээд бид ер нь одоо үнэхээр яг ийм асуудал байд юм уу гэд манайх авилгатай тэмцэх газарт хандаж манай дээр одоо эрсдлийн шинжилгээ судалгаа хийж өгөөч гэдэг хүсэлтийг бол бид 2020 онд хүсэл тавьж манай дээр бол одоо хөндлөнгийн шинжээчнэрээс манайхыг ер нь ийм асуудал байна уу гэдгийг бол судалж судалгаа гаргаж ирсэн байдгийн. Ингээд бид дараагийн судалгаан дээр болохоор за одоо тэгвэл хаашаа хэнд чиглэж хандах вэ гэдэг сегментүүдэд тодорхойлоод фейс дээр одоо ингээд дөнгөж мэдээ оруулангууд доор нь манайхыг бүтэхгүй газар авилга авдаг газар гэдэг маш олон хүмүүсээс тийм комент үнэхээр ирдэг байсан. Тэр бүх комментүүдэд одоо манай мэрэгчлэнгүүд хувааж аваад нөгөө хүн руугаа чатаар нь та боломжтой утасны дугаараа үлдээгэж бид танд одоо зөвлөгөө өгье гэдэг ингээ манай хүмүүс бүх мэрэгчлэнгүүд нэг маркетинг мэрэгчлэн болсон гэсэн шүү дээ. Тэгээд ямар ч учраас гомдол гарав яав гэдэг ингээд эргэх холбоотой ажиллаад эхлэнгүүт нөгөө хүмүүс маань бараг дийлэнхэн шүү. Ер нь бол би итгэлтэй дийлэнхэн манай сан дээр ер нь бол ирээгүй гэдэг юм. Зөвхөн банкн дээрээ явж агаад одоо банкаараа судалж агаад тэгээд танд зээл олгох боломжгүй гэж хариу гарангуут Батлан даалтын сангийн зээл бол бүтээгүй маа гэж яригадаад байдаг. Гэтэл нөгөө манай зээлийн Батлан даалтын сан гэдэг чинь хоёрдугаар зэрэгэл одоо хоёрдугаар шатлын байгууллага шүү дээ. Өөрөөр хэлбэл эхлээд банкндаа хандаж шийдвэр гарсны дараагаар зээлийн Батлан даалтын санд ханддаг. Ингэнгүүт хүмүүс болохоор Батлан даалтаа зээл авъя гэд банкнд орчоод судлагдаж явж байгаа танд зээл гарахгүй гингүүд зээлийн Батлан даалтын санд татгалцсан гэж ойлгоод байна. Зээлийн Батлан даалтын сангийн хувьд бол одоо дахин хэлээ хоёрдугаар шатлын байгууллага. Тэгэхээр нөгөө бид банкудад хандаж тийм ээ энэ 200 зээл 300 зээлийг гаргаа гэх ямар ч тийм хэрэгцээ үндэслэл байхгүй. Банк өөрөө юу шүү дээ ашигын төлөө арилжааны байгууллага учраас түрүүн хэлсэнчлэн барьцаа хөрөнгө хангалттай сайн зээлдэгч нартай хандсан. Бид одоо юу гэдгийг манайх өөрсдөө сонгон шалгуулад өөрсдөө зарлаад явж байвал бас нэг ондоо баг. Гэхдээ манай хуулинд бол ингэх боломж байхгүй. Ер нь бол үүн дээр бас нэг юм ажиглагдсан шүү дээ. Монгол Улсын засгийн газар үнэхээр сайн одоо үнэхээр иргэдэд хүртээмжтэй бас ийм төсөлбөрүүдийг гаргаж байгаа нь таатай байна. Бас тэр олон орон ер нь бол тэгж ийм бизнес эрхлэгчнэрт чиглэсэн бас ийм үйл ажиллагаануудыг бас хэрэгжүүлсэн зарим орн хийгдэггүй шүү дээ. Гэтэл манай орны хувьд бол бас бизнес эрхлэгчдэд дэмжих юм бодлого гаргасан сайшаалтай. Гэхдээ үүнийг нэгэнт хувийн хөвшилтэй буюу арилжааны банктай хамтран явуулж байгаа тохиолдолд бол одоо тухайн олгогдож байгаа зээлийн тэдэн хувь нь аж ахуй нэгжид, тэдэн хувь нь иргэнд аж ахуй нэгжид олгогдож байгаа зээлийн тэдэн хувь нь зээлийн Батлан даалтаа сангаар барьцаа хөрөнгө дутагдaltaа гэд бас ингэж зоогоод өгөх юм бол энэ өөрөө яг манай сан бол хамтарч амжилттай оролцох боломжтой. Тиймгүй болохоор яг нөгөө түрүүний хэлсэнчлэн сайн харилцагч барьцаа хөрөнгө хангалттай хүмүүсээ нэн тэргүүн сонгож гаргасан. За яг энэ үгний цаа дахиад юу хэлэх вэ гэхээр одоо энэхүү нэвтрүүлгийг үзэж байгаа баялаг бүтээгчид маань санхүүгийнхаа асуудлыг л
банктай маш сайн харилцагч байгаас чи яг үүний дараагаар одоо батлан даалтын сан бол үнэхээр нээлттэй байдаг. Гэтэл банкн дээр унчаад байгаа тохиолдол манай руу орж ирдэггүй маа. Хүмүүсийн сэтгэхүйд бол ерөөсөө батлан даалтын санал баталгаа гаргахгүй манайх бүтсэнгүү гэж ярьдаг бол манай дээр огт орж ирээгүй унтсан байдаг. За батлан даалтын сангаас зээл авах гэж байгаа хүмүүст бол би нэг 4-5 юм өөртөө л одоо тохиолдсон тэр зүйлийг нэгдүгээрт нь зээл гэж юу юм бэ? Зээлийн би одоо бүр өөрөө батлан даалтын санд бас өөрөө уцтаж бүр хилж байгаа уулзж байгаа хүмүүст ч гэсэн маш олон арга хэмжээндээр бас хилсэн. Нэгдүгээрт нь бол зээл хүн бол авч болно. Зээлийг хэрхэн хэрэглэх талаар зээлийн талаар хүмүүсийн сургалтанд хамруулмаар юм билээ. Зээлийг яаж хэрэглэх үү? Зээлээ одоо яаж амжилттай болох уу? Төслөө яг яаж амжилттай болох уу? Тэ яг зорж байгаа тэр зүйлдээ яг зарцуулж ийн үгүй юу? Нэгдүгээрт нь өөрийгөө бас аягуулсан хянах хэрэгтэй юм шиг лээ. Тэр баг хамт олон бол за хоёрдугаарт нь бол бичиг баримтын бүрдэл. Бичиг баримт бол бүрдүүлэлт нь бол маш одоо яг компани чи одоо үйл ажиллагаа явж байгаа яг жигд тэрийг бол маш сайн бүрдүүлэх хэрэгтэй юм лээ. Тэгээ санхүүгийн баримт. За санхүүгийн баримтын дотор бол бүх зүйлээ банкаар дамжуулах хэрэгтэй. Бүх орлогоо гэж одоо ойлгож байна тий. Бүх өөртөө орж ирж байгаа орлогыг бол банкаар дамжуулах хэрэгтэй. Санхүүгийн ямар нэгэн тайлан баланс байдаг бол бүгдийг нь одоо хайлах. Хүмүүс яг нэг хар дэвтэр мэтээ одоо л тэрнээсээ илүү энэ бол арай өөр төвшингийн зээл учраас та бүхэн бол санхүүгийн тайлан баланс тэгээд санхүү ер нь бол энэ зээл авснараа бол бас нэг өсөндөө санхүүгийн зохион байгуулалтанд орж байгаа дараагийн одоо төлөлтүүд нь гараад ирчихдэг графиктэй тий. Цуглаан дээр бол гарсан байдгийн. Энэ болохоор одоо манай зээлэнд хамрагдаж чадахгүй байгаа шалтгаануудын нэг нь болохоор яг цэвэр одоо нөгөө мэдлэг мэдээлэл тутмаг байна тийм ээ. Гэтэл яг нөгөө батлан даалтын сан өөртөө ингээд мэдээлэл өгье гэхээр тухайн хүмүүс ерөөсөө ойлгодоггүй. Цуглаалт нь маш бага байдаг. Зах зээлд шилжээд 30 гаруй жил манай Монгол улс явж байгаа хэдий ч одоо хатуухан шүүмжлэл хэлэхэд манай баялаг бүтээгчид жижиг дунд үйлдвэрлэгчдийн эрхлэгчдийн бараг 50-60% шүү. Санхүүгийн сахилга батгүй. Баланс тайлангаа зөв гаргадаггүй. Тийм ээ? Одоо би урд нь ч гэсэн удаа дараа хэлжсэн, бүр форум дээр хүртэл хэлжсэн одоо нөгөө эхнэрийнхээ, нөхрийнхээ, хүүхдийнхээ, дүүгийнхээ дансаар орлогуудаа авдаг. Энэ нь яаж байгаа юм гэхээр татвараас цугтж байгаа юм бэ. Гэтэл эргээд нөгөө банк гэдэг байгууллагч яг тухайн орлогуудыг бол яг нөгөө зээл хүсэж байгаа алтан байдаг юм уу, тийм ээ? Даваа яриад юм уу? Тэдгээр хүмүүсийн нэг бол хуулиас нэг бол яг аж ахуйн нэгжийнхээ орсон орлогыг чинь цэвэршүүлж тооцдог учраас нөгөө хичнээн тэр хүмүүс борлуулалт сайтай эхнэрийнхээ назар авсан гэсэн тэрийг нь тооцохгүй л байхгүй юу? Тий. Тэгэхээр нэг иймэрхүү алдаануудаас болоод нөгөө зээлээ авч чаддгүй. Үүнийг шийдэхин тулд бид одоо нийслэлийн жижиг дундын үйлдвэрийн газартай хамтран ажиллах бичиг сонирхолчд бол байгаа. Тэгээд Чөнөлтэй дургын нутаг дэвсгэрт байрлах экватор төв дээр нь манайх 2 хүн одоо тэнд зөвлөгөө өгч ажиллана. Мөн 9 дургийн мэрэгчлэлтнүүдийг бас сургаж байна. Ингэхээр нөгөө нэг төрийн яг байгууллагууд хоорондоо уялдаа холбоогоо нэгтгэж эхлээд жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжих боломж нь бүрдээд эхэлнэ. Яг энэ хүрээнд бол одоо жишээлбэл хүнсүд аж ахуй хөнгөлөлтийн яамны жижиг дунд үйлдвэрийн газрынхан бол манайтай бол маш сайн хамтарч ажиллаж аймагуудаар явж хөдөө аж ахуйн газруудтай мэдээлэл хүргэж байна. Үүний үр дүнд бол одоо түрүүчээс нь одоо аймагуудын маань удирдлагууд үнэхээр одоо энэ жижиг дунд үйлдвэрлэгчдийн эрхлэгчдийг дэмжихэд бол бид хүртэл хамтын оролцоогоо оролцуулах хэрэгтэй юм байна. Тийм учраас одоо батлан даалтын сан бол үнэхээр зайлшгүй бидний түшиглэх байгууллага юм а гэдгийг бол одоо хэд хэдэн аймгийн удирдлагууд бид одоо явж тэр сургалт хийсний үр дүнд бол ойлгосон байдгийн. Тухайлбал одоо хамгийн сая сүүлд одоо бид нар одоо Төв аймаг, Баян хонгор аймагуудтай бол одоо уулзалт хамтын ажиллагааг бол яриад явж байгаа. За ингэхээр нөгөө мэдлэгтэй болсон иргэн яах нь вэ? За санхүү тооцоогоо зөв хөтлөөд гаргаад ирлээ. Эргээд банкн дээр очиход надад одоо энэ жижиг дунд үйлдвэрлэгчдээ эхлэх дэмжих ийм зээл хэрэгтэй байна. Ер нь бол одоо танай банк бол энэ төсөл хөтөлбөр байгууллагатай хамтран ажилладаг юм байна. Би энэ зээлийг сонирхож байна гэдэг хамгийн нацх нь өөрөө ийм мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй байна. Олон улсад бол энэ зээлийн батлан даалт гэдэг бол 160-70 жилийн түүхтэй ийм одоо байгууллага, ийм одоо том
институцийн хэмжээнд бол хөгжигдсэн байдаг. Тухайлх юм бол манай одоо Солонгос, Японы гэх зүүн өмнөд Азийн орнуудад бол батлан даалт бол нэлээд хөгжсөн байгаа. Тэгэхээр бид нар бол энэ Монгол улсад энэ жижиг дунд үйлдвэр бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд за тэр тусмаа одоо санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэхийн тулд одоо бодит дэмжлэг үзүүлэх шаардлагаар заавал зээлийн батлан даалтын үйл ажиллагаа байх бол заашгүй шаардлагатай байна гэж үзэж энэ хууль батлагдсны үндсэн дээр бол зээлийн батлан даалтын сан бол үүсгэн байгуулагдсан байгаа. Ер нь бусад улсуудын батлан даалтын тогтолцоог нэг харахаар нэгдүгürt бол засгийн газрынхаа жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлогын нэг томоохон одоо хэрэгсэл өшөөрөг болгож ингээд явж ирж байна. Нөгөө талаасаа бол энэ санхүүжилтийн одоо баталгааг засгийн газар нь бас хариуцж идэг, арилжааны банкуд хамтраад хариуцж идэг ийм бол онцлогтой байна. Зээл авахд бол анх бид нар энэ төслийн зээлүүдийг хөөсөлтөөр мэдээч хэрэг хэд хэдэн гол суурь шалтгаанууд үүсэж тэр нь юу гэхээр мэдээч хэрэг одоо төслийн маань одоо үр өгөөж хэрэг те үнэхээр одоо шаардлагатай юу гэдгийг бас нотлох энэ асуудал дээр өөрөөр хэлбэл яг зээлийн зориулалт маань зарцуулалт маань юунд вэ гэдгээр илүү тодтогсон төсөл бол маань нэлээд сайн өндөр чанартай байх хэрэгтэй байдаг. Энийг бол өөрөөр хэлбэл зээлийн батлан даалтын сангаас тэр зээл олгож байгаа байгууллага мөн одоо банкнаас ч гэсэн бас өндөр шалгуур тавьж исэн бидний хувьд. Энийг бол бид нар мэдээж хэрэг бодит зүйл хийж байгаа яг бодит жинхэнэ нөгөө жижиг дунд үйлдвэрлэгч учраас харьцангуй шийдэд гарахад бол хялбар байсан. Тодорхой хугацааны цаг бол нэлээд зарцуулж исэн. Тэгээ төсөл дээр. Тэгэхээр ингээд нэг таахтаа сая 4 үйлчлэгээ байдаг гэж яригдлаа шүү дээ, тий? Ярьлаа шүү дээ. Тэр 4 үйлчлэгээс жоохон тодруулаад өгөөч мэдээллээ. За тэгэхээр анх бол 2012 онд үүсгэн байгуулагдаад үндсэн батлан даалт гэж нэрлэгдэж байгаа. За үндсэн батлан даалт. Энэ батлан даалт нь ямар учиртай байна? Манай болохоор одоо тухайн их усвартай банкны одоо JICA-гийн гэдэм үү, жидүүгийн байдаг юм уу тийм ээ? Одоо банк оролцогч талуудын байгууллагуудын өөрсдийнх нь нэрлсэн хүүтэй одоо гарсан зээлэн дээр манайх батлан даалт гэж. Тийм. Манай болохоор одоо 13 оноос эхлэн бол үйл ажиллагааны өнөөдөр хүртэл явж байна. Үүн дээр бол Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 11 банк. За сая шинээр бол одоо 5 банк санхүүгийн байгууллага орж ирсэн байгаа. За тэгэхээр одоо өөрөөр хэлбэл та бизнесийн зээл авч тухайн банкны их усвартай, тухайн банкны хүүтэй зээлэн дээр барьцаа өргөжин дутагдах юм бол манай санд хандаж болно гэсэн. За тэгвэл арилжааны банк дээрээс нь банк ус одорж байгаа юм байна тийм үү? Хүүний бол түрүүний яваад дахиад тохиолдол ямар хүүтэй тэр тухайн банкны тухайн банкны хүү гэж. Хүүн дээр танах батлан даах юм байна тийм үү? За батлан даах чинь бас нэг хүү авдаг үү лөө? Энэ бол шимтгэл нэг л удаа авна. Шимтгэл нэг л удаа нэг хүү авна тий? Тий, нэг хүү. Зөв. За энэ бол нэгдэх юм байна. За хоёр дахь үйлчлэг. За хоёр дахь үйлчлэгийг бол манайх 2017 оноос эхлээд хэрэгжүүлсэн. Энэ бол Азийн хөгжлийн банкны МОН 338 гэдэг төсөл байгаа. Энэ маань зээлийн батлан даалтын санг одоо бэхжүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл гэж нэрлэгдэж байгаа. Энэ маань болохоор Азийн хөгжлийн банкнаас манай зээлийн батлан даалтын санд хөрөнгө оруулалт оруулж, за энэхүү мөнгийг бид бол одоо банкуд дээр байршуулж одоо зээлдэгч нарынхаа баталгааг хангаж өгч байгаа. Үүн дээр одоо урд нь бол эн чинь 12-аас 15% хүүтэй байсан шүү дээ. Тэгээ бид сая бол одоо хүүгээ 888-аас 1234% хүүтэй болгож буруулсан байгаа. Нэг цар тахалтай үедээ холбогдуулсан уу те? Ер нь тийм. Тэгээд ч одоо нөгөө Монгол банкны бодлогын хүү буурж мөн одоо банкуудын маань өөрийнх нь зээлийн хүү буураад эхлэхээр мөн репо гэдэг зээл гарч ирлээ. 3% хүүтэй зээл гарч ирлээ. Тэгэхээр ч одоо манай сангийн өөрчлөлт чадвар байх болох юм. Тэгээд тэрнтэй холбогдоод бууцсан юм байна те. Одоо Азийн хөгжлийн банк арилжааны оролцогч талын банкудтайгаа зөвшөлтөд хүрсний үр дүнд бол одоо ямар ч байсан манай Азийн хөгжлийн банкны төслийн зээл маань ийм хүүтэй болсон. Ингэснээрээ бас мөн энэ хүү маань болохоор 1 тэрбум төгрөгийн зээлэнд 420 сая төгрөгийн батлан даалт гаргадаг байсан. Ер нь бол одоо та бол ялангуяа энэ олон аж ахуйн нэгжүүдтэй харьцаж байгаа. Өнөөдөр яг тэр бом дээр үйлдвэр босох уу? Тийм ээ? Хөрөнгө оруулалтын зээл болох уу? Ер нь хамгийн багадаа гэхэд одоо үйлдвэр барьж байгаа газарт маань 1.5-аас 2.5 тэрбумыг бид нэр авч иж үйлдвэр босгож байна. Тийм учраас танаа одоо бас энэ зээл ингээд бас хоёрын хооронд байна гэдэг саналуд бол ирж исэн. Ингээд бид бол одоо зээлийнхаа үнийн дүнг бол 2 тэрбум, үнийн 60% буюу тэрбум 200-д нь батлан даалт гаргах. Ийм ажлыг эхлүүлээд амжилттайгаар хэлцэлт хүрч одоо банкуд болон Азийн хөгжлийн банктайгаар хүүгээ болгож байна.
За өнөөдөр хоёулаа хаашаа явах вэ? Танахаас зээл авсан зарим газрууд руу ороод гарвал зүгээр байна. Тэгээ 2018 онд Дасын хөгжлийн банкны төслийн зээлээр одоо үйлдвэр өргөтгсөн. Тухайн үедээ бол одоо 12 хүний ажлын байрыг хадгалаад нэмээд бол одоо 4 хүнийг тухайн үедээ бол нэмэгдүүлнэ гэсэн боловч өнөөдөр үнэхээр одоо өргөжөөд олон ч хүнийг ажлын байраар хангаж байгаа. MGL гэдэг. Хэвлэлийн компани. Хэвлэлийн компанид очих юм байна тий. Миний хувьд хэлэхэд нэг ийм их сайн тал ажиглагдсан манай нэвтрүүлэгт орсон хүмүүс зээл авсан ч хүмүүс байсан, аваагүй ч хүмүүс байсан. Тэгэхээр зээл аваагүй мөртлөө ингэж үйлдвэр ажиллаж байна, тэжнээ хүнийг ажлын байраар хангаж байна гэдэг юм яриад яваад байгаа хүмүүсийг та нар ягаад зээл олохгүй байгаа юм бэ гэд Монгол банк сангийн яам дээр нөгөө бичлэгүүд нь үзүүлээд банкуудыг шахажсан гэж байгаа. Тэгэд манад орсон зээл нөгөө баялаг бүтээгчид бол ихэнх нь зээл авсан. Яг нэг хэлэхэд тийм болохоор бас нөгөө нэвтрүүлэгт ороод өөрсдөө зоригтой танилцуулаад хийж бүтээж байгаа юм харуулад явахаар ч бас дэмжигдчих байна тийм нөгөө талаар тий. Баа нөгөө аж ахуйн нэгжид маань яг нөгөө өөрсдөө нэг талаас яг ойлгох хэрэгтэй гэдгийг бас манай баялаг бүтээгч нэвтрүүлэг маань гаргаж өгсөн байна. Нөгөө талдаа нөгөө аж ахуйн нэгжүүд маань одоо төр захиргааны байгууллага болон банкндаа бас өөрсдөө ойлгуулж чадаагүй нэг төр зураг харагдаад байна. Тэгэхээр ингэж ойлгуулж чадахгүй байгаа нь хэр их байгаа вэ тий. Одоо үнэхээр бас танай сайхан нэвтрүүлэгт ороод өөрийгөө ойлгуулад зээл авч чадсан гэдэг бол бас сайхан байна. Тэгээ бусад авч чадахгүй байгаа хүмүүс ч гэсэн энэ нэвтрүүлгээр дамжаад маш их мэдээлэл авж байгаа. Зээлийн мэдээлэл, бизнесийн мэдээлэл, зээл аваад жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эхлэж байгаа залуучууд, эмэгтэйчүүд ингээд маш олон төрлийн мэдээллийг нэг нэвтрүүлгээр дамжуулж хүргэдэг ийм сайн талтай байгаа юм л да. Тэгэхээр хүмүүс маань зургатаа үзэнгээд мэдээлэл авч байдаг. Ягаад гэвэл зав гаргаж гадар очиж сургалтын сууж амжихгүй ч хүмүүс байна, боломжгүй ч хүмүүс байна тий. Тэгээд янз янзын хүмүүс бол одоо нөгөө телевизийнхаа цэглэлэгчээр мэдээлэл аваад ингээд яваад байгаа бас нэг цоошин боломжийг манай нэвтрүүлэг нээж өгсөн тийм сайн талтай л да. Нэгжүүд маань яагаад одоо ингээд зээлийн шалгуур үзүүлэлтэд орохоос өмнө ундаг вэ? За манайх шалгаад зээлийн хорооны хурлаар ороод ундаг вэ гэдэг энэ хоёр асуудлыг бас тодтогч хэлэх нь зөв баг. Өнөөдөр ингээд манай дээр ирчээд судлахгүйгээ татгалздаг тохиолдол байдаг. За энэ яг ямар тохиолдол вэ гэхээр хөвчлэн Азийн хөгжлийн банкны төслийн зээлийн холт гэж татгалздаг байна. Азийн хөгжлийн банк бол цаанаасаа олон улсад одоо хэрэгжиж байгаа төсөл шүү дээ. Яг нэгдсэн нэг ерөнхий гэрээний дагуу явж байгаа. Тэгэнгүүт энэ маань болохоор барьцаа хөрөнгийн дутагдaltaй бол сүүлийн 6 сарын дотор муу зээлийн төв үүсгэх байх хэрэгтэй. За энэ бол одоо яг нэг үндсэн зүйл. Дээрээс нь санхүүжүүлэхийг хориглосон заалт гэдэг нэг хэд хэдэн заалт байдаг юм. За тэр заалтууд нь одоо тухайлбал том компани, корпорац, охин компани байх. Архины үйлдвэрлэл, тамхины үйлдвэрлэл, банк бус гэдэг юм. Банк бус, ломбард тийм ээ. За байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх үс. За тэгээ дээрээс нь барилга болон уул уурхай дэд бүтцийн ийм чиглэлийн компаниудыг санхүүжүүлэхийг хориглоно гэж заачдаг юм. За ингээ үйлдвэр маань бас амжилттай сайхан санхүүжилтээ аваад өргөжөөд 18 оноос хойш гэрч чинь тий 4 жил гарan болж байна. Тэгээ өнөөдөр бас энэ байгууллага маань ингээд өргөжөөд явж байгаа бол таатай байдаг. Өөрөөр хэлбэл манайхаас зээл аваад ингээд өргөцсөн ийм байна гэдэг бол үнэхээр сэтгэл хангалуун байна. Одоо эн чинь анх ингээд Үүсгэм манай зээл авах үед чинь нэг л машинтай байсан гэдэг байхгүй юу? Банкуд та бүхэн одоо тэр нэг хуучны зургууд нь бол харагдаж байгаа бах. Тий. Тэгвэл одоо ингээд ийм сайхан үйлдвэртэй болсон. Тэр үед чинь нэг 10 гаруй ажилтнтай гэжсэн. Одоо эн чинь 20 гаруй бараг 30-аад ажилтнтай болсон гэхээр чинь бас л сайхан өргөжсөн болох чинь. Өнөөдөр бас ингээд нэг бид бүгдийн санхүүгийн дэмжлэг маань өнөөдөр ийм сайхан болох юм бол үнэхээр хялттай байна. За сайн байна. Өөрийгөө тусал хэлцүүлж байна. За сайн байна. За би Монгол дизайн компани захирал Арим боловч хүн байна. Хэдэн онд байгуулагдсан?
компани бол 2003 онд байгуулагдсан байдаг. Тэгээд бид нар 2018 он хүртэл бол өөрсдийн хэмжээгээр хөрөнгө оруулалт хийгээ явж байсан. 2018 оноос Батлан сангийн одоо энэ дээдийн энэ шоум гарч ирснээр бидэрт бол маш их ашигтайгаар үлээж тухайн үед хийгдчихсэн аваад хөрөнгөөсөө илүү хөрөнгө оруулалт авснараа одоо энэ тав бүхний харж байгаа шиг энэ үйлдвэрийн тоот хөрөнгөд бодож авч өнөөдрийг хүрэхэд бас нэлээд олон харьцаж компаниудаа болсон. Шинэ чадал болоод чанарын хувьд нэг дахин их хэсэж одоо чанарын ахиусан ийм мөрдөлтэй энэ ажилтны үйлдвэрлэл бүтээж. Зээлээ зориултын дагуу зарцуулаад бизнесийн өргөжөөд явж байгаа аж ахуйн нэгжүүд маш олон байдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг өсөн дэвжиж байгаа байдлыг хараад сангийн үйл ажиллагаа болон сангийн хамт олонныхоо энэ хичээл зүтгэлээр маш их бахархаж баярлаж явдаг. Гэсэн хэдий ч нөгөө талдаа зээлээ одоо зориултын дагуу зарцуулаагүй өөр бусад шалтгааны улмаас зээл нь эрсдэлд орсон аж ахуйн нэгжүүд бас байна. Энэ тохиолдолд бол одоо Батлан сан банкны өмнө Батлан үүргийн гүйцэтгэх шаардлага тулгардаг. Ингээ Батлан үүргийн гүйцэтгсэний дараа зээлдэгчээс энэ үр төлбөрийг цуглуулах ажил хийдэг байгаа. Эндээс дүгнээд үзэхээр нэг талаас жижиг дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих, нөгөө талаас сангаа аль болох эрсдэлгүй байлгах энэ бүхний одоо тэнцвэрийг хадгалж ажиллах нь одоо сангийн бидний ажлын одоо онцлог байгаа юм аа. Зарим жижиг дунд үйлдвэрлэлийн одоо орж ирж байгаа хүссэн зээл нь Батлан хорооны хурлаараа татгалзах тохиолдол байдаг. Тэрийг одоо манай хорооныхан өөрсдөө нэмэлт шаардлага одоо өгдөг. Тэрний үндсэн дээр манай үйлдвэрлэгчид маань өөрсдөө тэр алдаа дутагдлаас засч тодорхой хугацааны дараа дахин орж ирэх боломжтой байдаг. За Монгол Улсын засгийн газраас ер нь бол бас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор төрийн банкыг бас одоо жидүүгийн банк болгож хаар төлөвлөж байна. Тэгээд нэг их 80 төгрөг. Тийм. Тэгээд яг энэ үйл ажиллагаа одоо энэ засгийн газрын цогц төлөвлөгөөний дотор бол одоо нэг их 80-ыг бол одоо гаргахад шинэ сэргэлтийн бодлогонд нь орцсон явж байгаа тийм. Гаргахад бол энэ боломжтой. Манай хувьд бол одоо яг энэ банкудтайгаа сайхан зээлдэгч нарынхаа төлөө хамтран одоо өдөрлөг сургалтыг зохион байгуулахаар одоо 2022 оны төлөвлөгөөнд бол зоосон байна. Одоо тэр хуулиараа иргэд хасагчаад байгаа шүү дээ тийм ээ. Иргэд орж ирэх боломж хэр байгаа вэ? Энэ бол яг манай нөгөө Батлан сангийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар орох боломжтой. За бид бол одоо яг энэ асуудал дээр бол ажиллаж байна. Босож оруулах гэх тийм ээ. Босож оруулах гэх. Өөрөөр хэлбэл бас эн чинь зөвхөн манай судалгаагаар гэхэд манай нийт зээлдэгчдийн тухайн үед бол 47% нь иргэн байсан. Тийм байж. Тэгэхээр манайхан ер нь бол одоо хуваарай хөдөлмөр эрхэлж байгаа иргэн буюу баялаг бүтээгч нартай аж ахуйн хэлбэрээр явж байгаа компани хэлбэртэй бас баялаг бүтээгч нартай аль алинд нэн тэнцүү бол үйлчлэхийг зорж байна. Ер нь манай монголчууд биш л дээ энэ дэлхийн нийтэд тэр чигтээ өрхөө үйлдвэрлэгч нар их эзэлдэг юм шиг байлаа. Тэгээд дараад нь бичил бизнес эрхлэгч нар тэгээд жижиг дунд тэгээд том аж ахуйн гэж гэдэг хөгжлийнхаа замаар явдаг. Хөдөлмөрлөж байгаа хүн бүхэн баялаг бүтээгч юм. Баялаг бүтээж эх орондоо сайхан амьдарцгаая. За манай баялаг бүтээгчдэд санхүүгийн дэмжлэг маш чухал байдаг. Тэгээ өнөөдөр энэ сэдвээр зав гаргаж бидэртэй ярилцсанд танд хөл их баярлалаа. За та бүхэн харин үнэхээр бас манай энэ Монгол Улсын засгийн газраас одоо хэрэгжүүлж буй энэхүү зээлийн Батлан сангийн талаар одоо баялаг бүтээгч жижиг дунд үйлдвэр эрхлэгч нар дээр манай сан бас ингээ хүргэж байгаад бас манай сангийн хамт олонны зүйлс үнэхээр талархалтай байна. За тэгээд та бүхний энэ сайхан одоо соён гэрүүлэх олон нийтэд мэдээлэл хүргэх ажилд нь сайн сайхныг хүсье. Өнөөдрийн энэхүү нэвтрүүлгийг үзээд бас өөрсдийнхөө мэдтгэн нэгэн хэсгээс манай зээлийн Батлан сангийн талаарх мэдээллийг зөвөр эргээр хүлээн авч манайхыг зорин одоо банкар дамжуулсан зээлэндээ Батлан гаргуулахыг бол одоо нийт баялаг бүтээгч нартай хүсье. Баялаг бүтээж эх орондоо сайхан амьдарцгаая.